Хотын дарга Нямбатар нийтийн тээврийн жолооч нарыг мөнгө завшдаг, цаг алдаг, хулгайчид хэмээн цолдог. Энэ бол миний хувьд автобус нь бид мөнгөөр авчихсан байгаа байхгүй. Картаар л явж байгаа. Би бол байг. Тэг картад уушуулдаг шүү дээ. Картаа цэнгэлж амжаагүй ингээд карт байхгүй хүмүүс нь бэлэн мөнгө төлцдөг. Хамгийн сүүлчийн жишээ нь яг ийм тохиолдол хизээ харсан бэ? Би цагаан сараар харсан. Хүмүүс бэлэн мөнгө их өгч байсан үү? Тийм би бас өөрөө өгсөн. Карта марцчихсан. Хүмүүс бэлэн мөнгө өгч байгаа тохиолдол, жолоочд бэлэн мөнгө өгж байгаа тохиолдолтой хэр их таарч байсан бэ? Энэ бол нэлээд их шүү дээ. Одоо 100-ны 60-70 шүү дээ. Жолооч тэгээд авчдаг юм байна уу мөнгө өгөнгөө? Энэ бол авахгүй байх. Тэгэл өгж байгаа юм чи аавна. Тэгээд жолооч ч гэсэн энэ хэрэгтэй л байна. Бараг ямар ч дэлгүүрт байсан одоо цэнгэлжтвэл бол хүмүүс өнөөдөр юу яаш шүү дээ. Нэг бэлэн мөнгө нэг айхтар өөрчлөхгүй гэж бодоод байна. Зорчигчоос бэлэн мөнгө авч автобусны жолоочийг ажлаас нь халахыг мөн цаашид жолооч нарыг үр дүнд суйрлан цалинжуулахыг нийслэлийн нийтийн тээврийн газарт хотын дарга үүрэг болгосон байна. Нийтийн тээврийн газар автобусын дарга нар хулгай хийж байгаа жолооч нарыг бүгдийг нь ажлаас хална. Нийслэлийн нийтийн тээврийн газар цаашид ер нь ямар зохицуулт хийхээр төлөвлөж буйг тодруулах гэсэн боловч дарга нь өнөөдөр ногоон автобусныг их шүүх хуралд оролцож байгаа юм байна. Хэвлэл хариуцсан ажилтных нь бидэнд өгч буй мэдээллээр бол хотын даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу ажлын хэсэг байгуулагдсан. Тухайн ажлын хэсэг нь өнөөдөр анхны хуралдаанаа хийж байгаа юм байна. За бид буруутгагдаж буй хулгайчид хэмээн цодлуулж буй одоо нийтийн тээврийн жолооч нараас үнэхээр та бүхэн хотын даргын хэлсэнчлэн 5-6 сая төгрөгийн цалин авдаг юм уу? Тэтгэврт гарахдаа нэг удаагийн тэтгэмж хэмээн 100 сая төгрөг авдаг юм уу? Ер нь зорчигчдоос мөнгө аваад байгаа тань үнэн юм уу гэдгийг тодруулах үргэе. Тэр чи одоо хулгай хийгээд яваад байгаа хүмүүс биш дээ. Бэлэн мөнгөө одоо тэр байгууллагаас орсон хайрцаг байгаа. Зориултын хайрцагт хийгээ шаардлага тавиал явж байгаа. Ер нь хүмүүс картаар хэр их сурчиж сурж явах шиг байна, хөвшиж явах шиг байна. Картаар дайжгүй. Гэхдээ бэлэн мөнгө бас нэлээ хийж байна. Хайрцаг руу. Одоо яг энд 100-ыг нэгээл 200, 300 тэгэл бид нар ч тэр болгон хяналт тавьж чаддгүй шүү дээ. 200 төгрөг, 300 төгрөг, 500 төгрөг хийж байгаа хүмүүсийг та мөнгөө гүйцэтгэе гэж шаардлага тавих уу? Шаардлага тавихаар хойш хийсэн шүү дээ тэгэл хойшоо гүгэл явчихдаг шүү дээ. Бид нар ямар тэрийг хүлээгээл зогсоод л байна шүү дээ. Хүмүүс танд бас бэлэн мөнгө өгөх гэж оролдож байгааг тэгж штэ. Одоо бэлэн мөнгө өгөх байгаа хүмүүсийг та тэгэл шууд буулгаал байна уу? Карт хөл яаж вэ? Яг тэгэл зогццсон хөөж буулгах нь одоо хөөж буулгах нь ч айш бас учиргүй үнийг өгөө болгох гэж одоо бас нэг хүмүүс ч бас нэг одоо би эрхээ эдэлж юм гэдэг жишээний тийм ээ. Энэ хүн надад үйлчлсэнгүү хөөгөө буулгачлаа. Тэгээ нэг гомдол гаргахаараа бас ярина шүү дээ бас зэгстүүлж бас нэг ярьдаг тал байна. Тэ танд үйлчлэх боломжгүй ч юм одоо та дараагийн автобус суучих юм бол нөгөө бэ бага уншиж юм тэгэл хэлэхгүй бас нэг ингээл маргаа үүсгэл баг л та. Ийшээ бэлэн мөнгө хийсэн байх шиг байна тий. Сая хоёулаа ингээд ярьж байгаа хүн араад мөнгө ирэл хийчихлээ 200 төгрөг. Манайх ч одоо юу тийм 8 8 шүү тий. бид нар чинь байнга хяналтанд явдаг шүү дээ. Ерөөс авах боломж авах. Хэрэг авах юм бол тэгээд бид нар чинь хүн дээр тэр дон хянаал олчихно. Одоо эцсийн бодол дээр зогсоод ингээ байж идэг тийм зав зайтай хүн гэж угаасаа байхгүй шүү дээ. Эцэд тэгтээ цаанаасаа одоо Улаанбаатар Smart гэж компани хотын тээвэртэйгээ нийлээд одоо цаг буудлын хоорондын цаг нарыг өдөр ажлын гүйцэтгэлийн өөрсдөө шалгаа явуулж байгаа юм чинь. Ерөөс цаг олох үндэс байхгүй. Бид нар зогсоод байхгүй шүү дээ. Эцэс дээрээ одоо жишээ нь би одоо 5 шар дээр очиод би зогсоод байхгүй. Би 1 минут зогсож чадахгүй буцаал тойроо гараа явдаг. Сард нэг 150 цаг хийжиж сая яг нэг 100% 3 сая 500 авна гэсэн үг байхгүй юу? 6 сая төгрөгийн цалин бол аваагүй 10 жил ажилладаг. Бид нар чи бүкс мөнгө нэг 2 сая төгрөг тэгээ аванс 800 2 сая 800 юм да. 100 сая төгрөгийн тэтгэмж нэг удаадаа авдаг гэдэг. Одоо тэрний тал дээр бол ахын доо тэр улсын компани мамбанд л одоо тийм нөлөөлдөг болоод гэж бодож байна. Тий одоо хувийн хвшилт бол яг тийм хууль захирамж одоо тийм юм болоод байдгүй. Манайхаа сая нэг хүн гарсан. Тэр хүнээс сонсон чинь 100 сая мая материалыг бүрдүүлээл явж гин гэсэн мэдээлэл авсан шүү дээ. Материал бүрдүүлж 100 сая төгрөг. 100 муу биш ээ тэр чинь 60 марл юм шиг. Тухайн нөө ажиллаж исэн цалин жил мэлээсээ болж ижил
Яг бодит мэдээлэл бол сонсоогүй л.